эдийн засгийн байнгын хороонд тодорхой асуудлууд тавьж бас хариулт авч ирсэн юм а. Зарим зүйлүүд тодруулж асуух шаардлагатай байна. Нэгдүгээр усны үн тариф өнөөдөр ямар түвшинд байна вэ? Алдагдлаа гэдэг байгаа. Тэгээд ямар байх ёстой юм бэ? Баялаг зөх хэмжээ нь хэд байх юм? Алдагдлыг одоо өөрийг авч явж чадхаар хэмжээний санхүүжилт болохын тулд ямар хэмжээд очих ёстой юм? Нэгдүгээр. Хоёрдугаар нийтийн аж ахуйн усны байгууллагууд одоо 90 оноос хойш авсан өндөр хэмжээний зээлийн хүүтэй байгаа. Над байгаа мэдээлэлээр 100 гаруй тэрбум гэж ярьдаг. Үүний бодлыг би сайн мэдэхгүй юм. Энэ асуудлыг нэгмөр шийдэх юм шүү. Одоо ингээд зохицуулах зөвлөлтөй болоод үн тариф тогтоогоод ирэхээр тэр өөр зээл чинь ард түмэн нуруунд очиж ачаал болно шүү дээ. Би ойлгохдоо энэ өөр зээл тэр ус ашиглалтын байгууллагын буруугаас болсон гэж үзэхгүй байгаа. Энэ бол төр засгийн оролцоотой бий болсон өөр зээлээ гэж яагаад гэвэл тухайн үедээ ард түмний амьдрал хөндөгдөх нэрээр усны үнийг доогоор барьсаар байгаад тэр өөр зээлийг төлөх боломж бүрдөөгүй юм. Тиймээс энийг бас төр засгийн дэмжлэгтэйгээр шийдэх юм боломж байгаа. Тиймээс энэ асуудлыг одоо тодруулж тавихгүй мó энэ тогтоолд хууль хэлцэж байгаа явцдаа нэг мөр шийдэж цаашдаа одоо цэвэр балансаар ажил эхлэх юм боломж бүрдүүлэх юм шүү гэдэг хоёр дахь асуудал байна. За гурав дахь асуудал маань усны нөөц бол их багасж байгаа. Бид бол хуучин одоо саний хэвлэлээс уншаад Египет гэдэг бол нутаг дэвсгийнхаа дөнгөж 6% намдэрдэг 94% одоо хоосон байдаг гэж одоо уншдаг байсан. Одоо харин Монгол орн маань тийм болох гэдэг л дээ. Өнөөдөр Улаанбаатар нутаг дэвсгийн дөнгөж 3%, тэгс мөртлөө нийт хоомын 50 гаруй хүн төвлөрсөн. Бас л одоо их газар эзэг болсон юм бол ус болох гэдэг. Тийм учраас цаашдаа бид нар энэ Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг ямар байдлаар шийдэх юм бэ? Ялангуяа туулгын усны эрхийг хамгаалах, усаа нэмэгдүүлэх талаар ямар хэмжээ авах юм? Энэ байгууллагын асуудал юм уу? Эсвэл одоо энэ ус ашиглалтын байгууллагын бас хамтын ажиллагаа байх ёстой юм уу? За дөрөв дэх асуудал маань усыг одоо хэмнэх, ашиглах ийм одоо олон боломж байна гэж ярьдаг. За тэр дотроо бохирын усыг ашиглаж усан сэнэг цахилгаанаас барьж байгуулна гэж олон жил яригдлаа. 50 мегаваттын станц барьж болно л гэж одоо төслөг хийгээд ямар мөрчийн компани ч үл нэг компанид яваад байдаг байсан. Засгийн газар ороод яваад байсан. Саяхан сарын жижиг гараас орсон юм бас хэвлэлээ гарчлаа нэлээ. Энэ усан сэнэг цахилгаанаас барьж байгуулах асуудал маань ямар төвшөнд байна вэ? Энэ талаар одоо мэдээлэл байна уу? Гэдэг юм дөрвөн төрлийн юм асууя. Зарим гишүүд сая зохицуулах газар хэрэггүй нэ илүү юм шиг л яриад байх юм. Энэ бол хэрэгтэй. Зохицуулах төлөвлөгөө маань төрийн байгууллага, хэрэглэгчдийн байгууллага, за мэрэгжлийн байгууллага, бусад байгууллагуудын төлөөлөл сүрж бүрдэж жинхэнэ одоо усны үн ямар ах юм бэ гэдгийг тал талаас нь зөвшөөрч тогтоодог ийм механизм бүрдүүлж байгаа учраас энэ бол байх ёстой зүйлээ гэдэг юм бас нөхдөд зөв ойлгоосэй гэж хэлэх байна. Баярлалаа. За батлагсаад. За усны үн бол орон сууцнд литр усны 20 мөнгө байгаа. Гэр оролт бол литр ус 1-2 төгрөгийн хооронд гэж хэд битэж байгаа. Зөв зардлынхаа хувьд бол тиймэрхүү тоонууд гараад байгаа. Тэр усны байгууллагуудын өөр гэдэг нь үнэхээр санаа зовоолж байгаа асуудал нийтдээ бол одоо нэг 91.6 тэрбум төгрөгийн өртөө байж байгаа. Зөв энэ хууль бол арай өөр хууль учраас зүгээр би дэлгэрэнэ гишүүнийг бол зөв санал тавьж гэнэ гэж ойлгож байгаа тийм ээ. Энийг нэг тийшээ болгооч гэж 91.6 тэрбум орчим. Таны сонссон юм бол худлаа биш ээ. Ер нь 100-аад орчим гэсэн тийм. За тэр нэг усны нөөцтэй холбоотой асуудал үнэхээр энэ бид нар санаа зовж дэлхийн нийтээрээ санаа зовоод байгаа асуудал зүгээр дэлхийд даяар бол янз бүрийн технологиуд гарсан юм байлаа. Жишээ нь Турк, Сингапур энэ гэсэн технологи өндөр хөгжсөн орнууд бол борооны ус, цасны усыг ашигладаг ийм системээр орсон байгаа. Бидний энэ одоо оруулж байгаа шинжилсэн хуулийн шинжилсэн найруулга дотор бол ерөнхийдөө яаж юм гэхээр ундныхаа усаар одоо татаж хэрэглээд байдгаа боёлын энэ усыг одоо дахин хэрэгэлдэг ийм юм руу орё гэсэн ийм л юм бол оруулж ирж байгаа. Энэ бол тэр нэг усныхаа нөөцөнд санаа зовоод байгааг энийг хэлбэр л дээ. Тэгээд ер нь цаашдаа бол их олон төрлийн тийм технологи руу орох шаардлагатай. Би бол санал гэж үзлээ. Анх удаага бид нар энийг саарл устай юмыг эргүүлдэг, тэргүүлдэг болёо гэсэн ийм санаанууд байна. Усан цахилгаан станцтай холбоотой нэг санал. За усан цахилгаан станцтай болох бол арай юм яригдаагүй байна. Ямар ч зүйл бороо шорооныхоо усыг нэг тийшээ болгодог юм бол орё гэсэн санал.
За, Телехан гишүүн. Морд импекчгүй морд хангаа чиглэл компани усан сэнг станц байгуулсан 50 мегаватт ингэж төсөл хийгээд засгийн газраар холбоот байгууллага явж ясныг сайн санаж байна. Хөрөнгөний мэдээ гарлуудаа бид хэд хоёроо байгаа юм л да. Магадгүй танай яам дээр тийм мэдээ байхгүй бол энийг цааш нь тодорхойлж ирнэ. Бид нар энэ саарлуусыг ашиглаж бас тийм өдөөдгөн гарга хэнийг одоо хаях биш. Эцсийн өдөөдгөн болох юм шиг бас анхаарах ёстой гэж хэлэх гээд байгаа маа. Тэгээд би энэ хуулийг хилцэх зүйтэй нэг удаа буцаасан одоо хилцэж энэ нэг тийш болохгүй бол энэ бас энэ ус ашиглалт нийтийн аж ахуй ус хангамжийн асуудлаар бас мэдээ хийх бэрхшээлтэй тулгарч байгаа учраас энийг шийдэх юм бас нийгмийн захиалгаа гэж үзээд энэ хуулийн хилцгийг дэмжиж байгааг хэлэх ёстой гэж бодож байна. За, саналаа